За би хуралдаан даргалагч тандад нэг зүйл хэлэх гэж байна. Цэцгийн дүгнэлт гарсантай холбогдуулж эцсийнх нь ойлгомжтой. Энэний зөв бурууг одоо хэн ч хэлээд хэлцэхгүй. Гэхдээ цэцгийн дүгнэлтийг улсын хурал хүлээж аваад цэцгийн дүгнэлтийн агуулга 95 дугаар тогтоол улсын хурлын 95 дугаар тогтоол үндсэн үйл зөрчсөн гэж гарсан учраас их хурал алдаагаа засах ёстой. Заавал процесс явах ёстой. Байнгын ороогоор оруулаад 95 дугаар тогтоолыг хүчингүй болох асуудлыг яриад ингээд чуулгандаа оруулж ирээд энэ хуулийг тогтоолыг хүчингүй болгосноор ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчийн жинхэнэ үүрэг эрхэн хэрэгжинэ гэж би хувьдаа ойлгож байгаа. Тэгэхээр би юу гэж хэлж яана вэ гэхээр энэ хурал чинь бас хууль зөрчсөн асуудал руу явчихъя. Энийг сайн үзэж харсан байгаа үстэй гэж нэгт хэлэх гэсэн. Хоёрт би сүүлийн 2-3 сайд нар засгийн газрыг хараад жил ирэх тусам манай засгийн газрын нэр хүнд улам уруудж байгаа. Олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдөх байдал улам унж байгаа. Би хурал болгон дээр үеийн засгийн газар сайд нарыг сайн хийж байгаа болж байгаа үтчгийг нь байгалах. Тэрнээс илүү болохгүй бүтгүй алдаатай зөрүүтэй зүйлийг олон хэлжсэн. Шүүмжлэлтэй хандж ирсэн. Тэгээ манай үеийн ерөнхий сайд нар бас хүн танихтай их муу юм шиг байна. Дандаа болохгүй бүтгүй гэдэг юм уу? Дандаа олон нийтийн дунд нэр хүнд муутай. Дандаа ашиг сонирхлын зөрчилтөй. Ийм улсуудыг энэ дотроос олж ирж тавьдаг. Энэ нэргээд салбартаа хүлээн зөвшөөрөгддөг. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөг. Ингээд нийгмийн хүндлэл итгэлийг алддаг. Төр засгийн итгэл энэ дээр унж байгаа. Тийм учраас ажлаа сайн хийж байгаа сайд нар байгааг би үгүйсэхгүй. Шин тутам сонгогдсон томилогдсон улсуудыг. Энэ үе өдрөн ажиллаж байгаа. Үе үеийн засгийн газарт орж ажиллаж байгаа. Энэ нэг сайд нар байгаа, ах нар байгаа. Энийг ард түмэн мэдж байгаа. Зарим нэг нь бараг зарим яамдыг ховчлаад авцсан ч өмчлөөд авцсан ч юм шиг ажиллаж байгаа улсууд бий. Өнөөдөр хар төсвийн гүйцэтгэл хүрээ төсөө ярихгүй ингээд гонгноод уйлан дуграад гэсэн улсууд өнөөдөр хилцээд эхлэхээр хаа вэ? Сангийн сайд чи хаа вэ? Өчигдөр байсан уу? Байгаагүй. Бям цогцоод танилцуулгыг уншчих жишээтэй. Өнөөдөр чуулгандаа байна уу? Байхгүй. Энийг ч л бид нар яриад байгаа шүү дээ. Ийм хариуцлагагүй сайд нар энэ засгийн газарт байгаад байгаа учраас бид өхөн энэ хариуцлагагүй сайд нарт хариуцлага тооцох гэж яриад байгаа юм. Тийм учраас ерөнхий сайд та бүрэн эрхээ ахаад шинээр хэрэгжээд эхлүүл энэ хариуцлагагүй сайд нартаа арга хэмжээ аваач. Хариуцлага тооцооч. Толгойг нь илж явсараад эдгээр чинь сүүлдээ таны толгой дээр сүүлдээ улсын хурал дээр сандаалаа суудаг ийм засгийн газар болж хувирж байна. Өнөөдөр Монголын улс төрд нийгэм эдийн засагт хариуцлагын асуудал усаагаар мэд хэрэгтэй байна. Хэн хаана хизээ хариуцлага хүлээсэн? Том хулгаал өөр яриад идэх хэрнээ хэн өнөөдөр хариуцлага хүлээсэн? Эний чи ард түмэн ууралж бухимдаад байна шүү дээ. Тэр жинхэнэ эзэд нь тэр нүүрсчт нь хаана вэ? Жинхэнэ хулгайчт нь хаана вэ? Хэн хариуцлага хүлээсэн? Тийм учраас өнөөдөр энэ сайд нар дээр хариуцлагын арга хэмжээг авч огцруулаач. Арга хэмжээг нь авч за манай төрийн байгуулалтын байнгын орон сондог эчрэг шүүн бас зарчмын асуудал хөндөж байна гэж ойлголоо. Ер нь бол холбогдох байнгын хороод ажил нь муу хийж байгаа хариуцлагагүй байгаа сайд нарыг огцруулах саналаа ерөнхий сайдад санал хураалтыг танилцуулах улсын хурлын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. За ер нь энэ манай засгийн газар бол бас улс төрийн хайчинд, цаг хугацааны хайчинд, төсвийн хайчинд эдийн засгийн уналт гадаад дотоод нөхцөл байдал бүрдэхтэй харьцангуй тухайн үеийн намын удирдлагууд, улсын хурлын удирдлагууд доос төсөв мөнгө энэ эр шинжилгүүдийг дэмжинэ гэж итгэж харьцангуй тэдний саналыг бас сонсож зөвшөлдсөлийн журмаар байгуулсан үнэ. Гэхдээ бид бол тавьдаг шаардлага бол бүх засгийн газрын гишүүдтэй авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нэгт. Хэрвээ юм зөрчил гарах юм бол шууд халж солин шүүдийг анхааруулсан. Улсын хурлаа хүндэтгэлтэй хандж яа гэж анхааруулдаг.
хамгийн анхны уралдаанаараа бид хариуцлагын гэрээ байгуулж энэ хариуцлагыг зөрчих юм бол хариуцлага тоосноо гэдээ одоо заасан. Энэ дагуу хариуцлага тооцож явах болно. Одоо зөрчөөд хариуцлагын гэрээгээ зөрчөөд байгаа сайд нарт бид хариуцлага тооцно. Та сая албан ёсоор тавьбгүй л гэж байна. Өнгөрсөн 6-7 сард бид нар тавьсан шүү дээ. Боловсролын сайдыг чинь өчнөө олон гишүүд гар хөлөөсөө зураад явж байгаа бүгд мэдж байгаа шүү дээ. Та өнөөдөр хаацаалал үлдсэн шүү дээ. Тэр бичих хайцсан. Өнөөдөр салбарынх нь хүлээн зөвшөөрөхгүй өнөөдөр ажиллаа хийж чадахгүй нэгэл гадаа гудамжинд 10-20 хоног жагсаж шүү дээ. Ажиллаа хийчихэд үйж шүү дээ. Тэг яг ийм сайдыг өмгөөлөд идэгий. Өөрсдийнхөө засгийн газар нь тарчих гэж гээд ингэж хамгаалаад байгаа юм уу? Албан ёсоор тань тавьсан шүү дээ. Тэгэл усан тайсан чулуу шиг өнгөрсөн шүү дээ. Ийм байдлаар ингэж худлаа асуудал ингэж хандаж худлаа нэг одоо микрофон ашиглаж худлаа ярьдгаа бол эн чинь албан ёсоор гишүүд гарын үсгээ зураад өргөн барьсан. Бийж гарын үсэг зурсан. Гэтэл өнөөдөр тэгээд ямар арга хэмжээ авч байгаа юм? Тэгээд боловсролын салбарч үнэхээр сайн байгаа юм уу? Энэ багш нар чи өнөөдөр энэ хүүхдүүд яаж ийн? За манай төрийн байгуулалтын байнгын орооны дарга хууль эрхцэн хувьд ийм дутуу ойлголттой байгаад харамсаж байна. Сайд нарыг улсын их хурлын гишүүдийн саналаар огцруулдаг асуудал үндсэн хуулийн зөрчилтэй болоод хуульчлагдсан. Дахин хэлж штэ тэр. Сайд гишүүд явуулдагч өөрөө зөрчилтэй болж байгаа. Байнгын ороогоор хэлцээд олонхын саналаар санал дэмжигдээд тэрнийг ерөнхий сайд тавина гэсэн улсын их хурлын хуультай нэгт. Хоёрт дөнгөж томилогдоод 3 хон өдөр болж байгаа сайдыг огцруулах гэж асуудал тавьсан. Тэгээ өмнөх засгийн газрын үед тэгвэл тавьж авахгүйсэн юм. Өмнөх засгийн газрын үед ажиллаж исэн сайд шүү дээ. Ийм нэг даабл стандартаа давхар хөвгтэй өнөөдөр хэлснээр маргааш үржилж идэг. Ийм үйл ажиллагаанууд бол зарчимд нийцэхгүй. Энэ бол хүн намтай Монгол Ардын нам гэрээ байгуулаад хамтарч ажиллаад баг хурал дээр. Тэгэхээр санд гочир гишүүн бас надад хандж асуудал ярьж байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол эцсийн шийдвэр байгаад тэгээ энэ асуудлаар одоо улсын их хурл аливаа нэгэн одоо шийдвэр хөтөн зөвшөөр хэсэг талаар шийдвэр гаргахгүй. Одоо энэний дараа бас нэг асуудал байгаа. Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн хоргийг хилцэх ёстой. Энэ хэрвээ ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авах юм бол автоматар одоо энэ засгийн газрыг ерөнхий сайдыг огцруулсан тэр одоо их хурлын тогтоол бол автоматар хүчингүй болно. Хэрвээ их хурл ерөнхийлөгчийн хоргийг хүлээж авахгүй бол бас тодорхой энэ зөрүүтэй асуудлууд гарна. Тэгэхээр эцсийн шийдвэр цэцгийх учраас ерөнхий сайдыг огцруулах тухай асуудал бол одоо шийдэгдсэн гэж ойлгож болно. За нэгдүгээр хоёрдугаарт би нэг зүйлийг хэлэхэд үндсэн хуулийн цэц ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлаар үндсэн хууль зөрчсөн байна гэдэг ийм дүгнэлт гаргасан болохоос биш 16-17 оны өдрийн эртсийн асуудлаар аливаа нэгэн иргэн хүсэлт өгөөгүй учраас энэ асуудлаар ерөөсөө шийдвэр гараагүй. Тийм учраас энэ өнөөдрийн одоо хурал төгөр хэлцэж байгаа асуудал бол албан ёсны байна гэдгийг бас хэлье.